оноо сонсогчдоо яг одоо та давтагдчихгүй подкастыг сонсож байна. Манай подкастыг сонссноор давтагдчихгүй сэдвээр давтагдчихгүй зочидтой оролцогчдын маань давтагдчихгүй үзэл санааны талаар сонсох болно. Ингээд багч болов мэдлэг мэдээлэл өгөх зорилготой мөн түнчлэн өөрийн давтагдчихгүй зан чанар юу вэ гэдгийг тунгаан бодох цагийг өгөх зорилготой хэвдэж буй манай подкастт нь тавтай байна. Энэ удаагийн дугаараар давтагдчихгүй сэдв, зочин, үзэл санааны юун дээр нь төвлөрч ярилцсан гэж бодож байна. Хамтдаа сонсцгоё. За сайн мэцгоноо сонсогчдоо ингээд давтагдчихгүй подкастын маань 17 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарын зочноороо бол эрч хүчтэй залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон эрх сарангаа орж оролцуулаад байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд, өглөөний мэнд, оройн мэнд. Яг үнэ. За тэгээ урилгын өмнөөс хүлээж аваад 17 дахь дугаарт маань оролцохоор болсонд бас маш их баярлалаа. За баярлалаа. Би бас баярлж байна. За тэгээ манай подкаст болохоор ерөнхийдөө оролцогчдынхоо нэг давтагдчихгүй зан чанар, давтагдчихгүй хийж байгаа үйл хэрэг ч юм уу тэдгэрийг сонсогчдод хүргэхийг зорддог. Яагаад тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн бас хүмүүс бас нэг юм хийж бүтээж шүү гэдэг нэг өөрийнхөө талаараас дүгнэлт хийдэг. Эсвэл хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаасаа гэсэндээ бас ярилцахыг ерөнхийдөө зорддог байгаа. За ингээд хоёлаа подкастаас эхлэе. Тэгээ манай подкаст болохоор ерөнхийдөө тогтмол 2 асуулт асуудаг байхгүй. Эхэн төгсгөл 2 дахь. Эхнийх нь болохоор та яг амьдрал тохиолж исэн давтагдчихгүй мөчөөсөө хуваалцаж ер нь хизээч мартагддаггүй тийм мөч гэдэг бол ерөөсө бодож байгаагүй маань. Тэгээ яг санаанд орж байгаа юм байна уу гэсэн чинь давтагдчихгүй мөч гэхээр би нөө баярлах юм уу да тэрийг айгу боддог баха. Баярлах гэхээр өмнө өөр юм харж байгаагүй тийм зүйлээ одоо нөгөө бид нар хэлдэг штэ одоо дэлгэцний цаанаас харж ирсэн зүйлээ бостоор хатлаа гэдэг штэ. Яг тэр яг үлгэрийн мэт гэж боддог байсан зүйлээ бостоор харж ирсэн үе маань хамгийн гоё ер нь дахиж тэр яг мэдрэмж татагдаагүй л дээ одоогийн байдлаар. Яг л нөгөө охтууд чинь ер нь тийм үлгэрийн мэт аягүй дуртай штэ. Тэгээ би 50 дахта Алиша ингээд уулдаг байхгүй юу? Тэр болохоор ингээд айн дунд, уулын дунд ингээд мантай тэгээ амар гоё тэр уулны дундуур ингээд галт тэрэг явдаг. Бүр яг үлгэрийн юм шиг. Тэр би бүр хөөх юм нэрэ байт юм хата. Бүгд болдын бахтай өөр гайхаад нэг ч одоо бид нар үлгэрдээ л харж ирсэн ингээл кинон дээр л харж ирсэн юм ингээд нүдэрээ харж болж энэудаа нэр ч юм уу гэл өөрийгөө чимгэж үздэг ч юм уу тийм. Тэгэж үзчихсэн. Тэр надад ер нь хамгийн гоё байсан. Яг одоо л тэрнээс өөр надад юм бодогдохгүй байна ерөөсөө давтагдчихгүй мөч гэхээр. Бодвол одоо хэрвээ нөхөр хүүхэдтэй хүн байдаг бол одоо хүүхэдтэй төрсөн мөч гэдэг ч юм уу магадгүй тэгэж хариулж магадгүй л дээ. Миний хувьд болохоор яг одоо өнөөдрийн байдлаар тэр мөч айгүйх бүр ингээд дахиж яг тэр бүр нэр юм уу гэдэг тийм мөч ерөөсөө арай тохиогоогүй байна. Тэгэхээр тэрийг л гэж би бодоод байна. Надад яг сонссон чи бүр яг төсөөлөгдөж штэ нөө уулын гүнд тэгээ галт тэрэгтэй манантай гэсэн чинь нэг киноны хэсэг юм шиг тэгээ нэг ном ногоон байгаал. Тийм бид нар одоо тэрийг ер нь кинон дээр л ингэж хийсвэрээр харна эсвэл зураг нь дэлгэцийн цаанаас л хардаг штэ. Гэтэл яг нүдэрээ хүн ингэ боддоор үзээд чинь бүр амар сони юм бэлээ. Тэгээ би бүр хамгийн гоё юм нь ерөөсөө би угаасаа айгүй гоё хоол идэх хоббитэй. Тэнгүүт ингээд бүр хамгийн гоё биелсэн гэх юм уу тэр юм юу вэ гэсэн чинь яг тэр уулны ингээд мантай уул мод байж байгаа шүү дээ. Яг тэрний одоо яг дээр газраас одоо хэдэн метрийн дээр ч юм дэ ингээд буудлаа байхгүй юу тэрний гадаа нь ингээд өглөөний цай аваад амар гоё юмсан би бүр өөрийгөө чимсэн бүр амар гоё ингээд яг ингээд нэг ашлагны цаанаас ашлагны наан цаана ингээд одоо бидний хаад балкон гэдэг штэ. Бараг л нэг ингээд балкон дээр ширээ сандал гаргаж тавиал тэнцэнэ ингээд суугаад өглөөний цай уугаад бүр ямар гоё юм бэ гэж бодчихсон. Өглөөний цайнд хүртэл үгүй яг ингийн нэг тийм боо одоо кофе гэдэг юм уу тийм байгаа мөртлөө бүр ингээд
чи төсөөлтөө надад бүр яг төсөөлтөө тийм. Өглөөний цай уугаад тэгээд амар гоё тэр бүр яг л үл хэрэг юм шиг байсан. Яг үлгэр дотор орсон юм шиг. Би яг нөгөө Facebook дээр нэг cover зураг тавьж ирсэн аахгүй юу? Нэг жил 2 жилийн өмнө яг тэр зураг л төсөөлөхтэй тийм. Тийм хүмүүс ч гэсэн энийг бас сонсоод аюу гоё төсөөлж байгаа хаас өөрсдийнхөө гоё гоё мөчүүдийг бас бодвол гоё санагдах байх гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа саяас яриан дундаа 50-нд байсан талаараа дурсан шүү дээ. Тэгэхээр 50-нд яг суралцахаар очсон уу? Ямар зорилгоор очсон бэ? Энэ талаараа ярилцвал. Сурахаар очсон. Яагаад сурахаар шийдсэн бэ гэдэг нас айгуу сонио. Би сургуулаа төгсчөөд Tesla корпорацид ажиллаж байсан. Сонгож төгсчөөд тэгээд уусаа би яалтаа ажилд орохгүй болохгүй. Одоо ер нь бол манай сургуулиуд хэдэн оюутан байгаа лээ, тийм хэдэн хүн байгаа лээ. Өөр манай энэ мэргэжлэр хичнээн сургууль одоо болсон хүчин бэлтэж байгаа лээ тий. Өрсөлдөгч бол маш их. Тэгтэл нөгөө талаараа ажлын бар ямар илээ дээ тий. Тэгээ би бүр амар айгу яалтай ажил болж исэн. Бүх газар CV-гээ явуулаад янз бүрээр явуулаад тийжсэн. Тэгээд ажилдаа орсон. Тэнгүүтээ яг US-тэй ерөөс нэг тийм хайрцагтаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд. Би нэг л байд сууха. Нэг л бүр ерөөсөө байж чаддгүй. Тэгээд гаргалгаа нь юу юм гэхээр нэг бол ажилласаа гараад өөр ажилд орох. Нэг бол гадаад улс руу хаашаач хамаагүй явах гэсэн нэг тийм сонголт байсан байхгүй юу. Тэгээд би тухайд 50 ингэж бүр баг сонсч ирсэн ч юм уу сонсоогүй ч юм мэдэхгүй л тээ. Ерөөсөө яг тэгээд манай тухайд 50 сурч ирсэн найз маань Монгол дээрээ тэгээд уулзаад тэгээд 50 гэж нэг юм байдаг ш. Тэгээд тийм нэг аплайд үзэж би чамд туслая гэд. Окей гэд. Тэгээд бүх юм амар хурдан болоод амар хурдан шийдэгдээд ингээд айгүй хурдан болоод болцсон. Тэгээд сонгосны буудлын дээр ингээд хүүхдүүд ч аав ээжээ стай нэрээ гэж уйлал явж явт би бүр баяртай гэж бүр инээд алдаад буяа алдаад тийм үжсэн байхгүй юу. Тэгээд манай аав болохоор уйлал хацарч исэн гэсэн. Тэгэл очиж исэн амар гоё юм яг орчноос солиод бүр айгүй гоё байсан. Тэгээд 50-нд ер нь бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт гэх юм бол 50 явах байсан. Тэгэхээр би бас айгүй баярлагдав. Би бас яг энэ талаар сонирхож асуу гэж утсан байхгүй яа. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс янз янзын улс орн руу очиж суралцж ийн л даас 50-ыг бас сонирхож байгаа хүүхэд залуус ээж магадгүй. Тэгэхээр ер нь 50 руу очиж суралцах боломж ер нь хэр байдаг бол тэтгэлэг болдох уу эсвэл өөрсдийнхөө мөнгөөр суралцдаг болов уу? Янз бүр энийг би хэлье гэж айгүй боддیں۔ Хүмүүс айгүй их зуушлаар явдаг. Тэгээд ер нь бол 50-нд харьцангуй гайг байхгүй юу? Шалгуур. Үнэхээр нэр чиний оноо ч байгаад тий. Юм чинь бэлэн байх юм бол шалгуур бол амар супер нэг тийм. Зарим их сургууль ер нь Skype ч юм уу юугаар ингэ шууд face to face хийдэг штэ. Шалгалт авдаг штэ. 50 бас харьцангуй гайг байхгүй юу? Тэгээд гайг үуч гэж амар юуж болохгүй штэ. Гэтэл ер нь нэг амар тийм ингээд юу яагаад ах хэмжээний биш. Зуршлаар нөгөө зуршлаар ирсэн хүмүүс амар хохирсон байдаг. Бүр маш их хохирсон байдаг. Мөнгөөр хохирж гэнэ үү? Үгүй мөнгнөөс илүү цаг хугацаа нөгөө нэг сэтгэл зүй гэж юм байгаа штэ. Тэрээр айгүй хохирдог байхгүй юу? Тэгэл яг муугаар гэх юм бол монголчуудын нөгөө нэг залхуу замлалтаа өөртөө ингээд болчих юм ийм тэгээд жоохон хичээл зүтгэл гаргачих юм их те. Мөнгөний нөгөө л ингээд болцдог гэсэн нэг тийм сэтгэхүйтэй. Дээрээс нь тэнцэнэ очлоо яг болж байна. Тэр мөрийн одоо яадын гаргаад ингээд тэнцэнэ ер нь бол тэнцэн авчсан л болоо штэ. Өөрсдийн байгууллагын гол юу чинь тэнцэн авчсан л болоо штэ. Гэтэл нөгөө хүмүүс маань илүү хэм ихтэй ч юм уу те. Бараг надад ажил олоод юу ч хийдэг те. Гэх мэтлээ айгуу давардаг. Тэгээд яг л хоёр талтай л да. Яг цэвэр бас нөгөө зуршлын байгууллагын бүгд гэж юу байх вэ? Өөртөө тэгээд 50 амьдрах нөхцөл гэх юм бол маш гоё. Айгуу гоё. Халуун орон гэж явдаг үлээ тий. Тийм. Жилийн дөрөв өдрөл дулаанаараа гэхдээ нөгөө мэдээж хэрэг өглөө өдрөл гэж байдаг. Гэхдээ өглөө өдрөл нь одоо юу шалгавтай. Гэтэл тэнцэнэ нэг удаад ингээд Монгол очихгүй ингээд удацчаар ялчгүй тасан зогцоод өдрөлт нь юуч юм бэлээ. Жишээлбэл би одоо Монголд нэг ч удаа очихгүйгээр өвөл болгож байгаа гэх юм тэнцэн ажиллаж байгаа байхгүй юу? Тэнцэн нэгдүгээр тэнцэнэ би физиологи амар тасцсан. Хоёрдугаар ингээд тэдний бүтнийг амар мэдэрдэг
болчдөг. Аха. Тэр чинь мэдээж хэрэг юу гэж болно? Өвөл гэж болно. Гэтэ мэдээж хэрэг Монгол шиг гэж нэг амар засвараа оруулах гэхгүй шүү дээ. Өвөл болно. Тэр нь амар хүнд санагддаг болчихдог ч юм уу те. Анх оччиход бол ингээд Монголын хороор нэг тийм зуны сэрүүхэн өрөө шиг санагддаг байсан бол дараа нь бол ерөөсөө яг л өвөл гээл те. Аха. Дасан цагцаа. Тэгдэг болсон. Тэгээд яг их хүмүүс надаас ер нь Тайваны нөгөө нэг амьдрах өртөг тэрийг аяг асуудаг. Аха. Өртгийн хувьд бол Монголтой баргаа л адилхан. За. Монголч өөрөө ер нь бол өртөг өндөртэй улс шүү дээ. Аха. Цалин бол амар бага. Баг өртөг нь өндөр. Тийм. Тэгвэл Тайванд болохоор бүхэл брэндүүдээр нэг юм айгу муухалтай. Чамд ч гэсэн хийдэг болов уу гэж бодож байна. Охтуудын хувьд ч дээ. Аха. Гоё гайгүй брендийн өмсгөө гэж бодоход бид нэр одоо оюутан хүмүүс хямдхан хүлээж байгаа л авчаар л хэлж байна. Хямдхантай бид нар чинь Монголд нэг үнийн нэм хямдруулдаг биш. Яг чихнээсээ хямддаг шүү дээ. Яг чихнээсээ. Тийм. Тэгээд ингээд яг цалингаа хүлээж байгаа цуглуулж байгаа л нөгөө хямдрлаар нь ингээд юм аваад би ууцчаа чамд одоо баг хин авч ирсэн сайхаагаа тийм. За тэр аялал бодсон бүр инээдтэй нэрээ. Ямар Монголд байгаа шүү дээ. Захын нэг хүнээс гүйсэн ч гэсэн уугаал надад зураг аваад өгч миний зургийг аваад өгч юм бол хин ч аваад өгдөг шүү дээ. Тэгэл монголчууд болохоор тэр зургийг бараг харчаал чи хинтээ явж хин чиний зургийг авч өгöd байгаа ингээл тийм. Гэх мэттэй айгүй хэцүү. Айгүй хэцүү бүр. Тэгэл би бүр гэж бодож байгаа. Нөгөө брэндүүд нь тэнгүүтээ амар хямдарсан бараг нэрээ 80% хямдардаг шүү дээ. Зоор хайж 50%. Тэгэл тэрнээс дэшээ хямдарна. Тэрийг л амхандаа оюутан болохоор авч байгаа. Нүвэнд чи тэр нь айгүй нэстэй бүр 2 жилийн дараа Монгол тренд болж болоод ирдэг. Одоо би жишээлбэл 50 дахтаа ингээд тухайн үед нь хямдраал тэгэл Монгол очиод өгсөндөө тэгэл Монгол руу явуулдаг байсан байхгүй юу? Тэр жишээлбэл одоо бараг дөнгөж модонд ороод байгаа юм уу? Бас тийм юм болж магадгүй. Гэтэ нэг аягүй сони юм болсон шүү. Би эндээс сая амралтаар нэг сарын хугацаанд Монгол явсан байхгүй юу? Тэгээд явахдаа нэг ганц 2 хувцас аваад тэгэл тэрийг шинээр авч ичвэл очиж өмссөн чи гадуур ажил хөдөлтөд яг миний урд ингээ очилж ийсэн яг адилхан цамц өмссөн. Гэтэ хамгийн гол нь би Монголоос аваагүй яг эндээс ингээ брендинг төлөөс авсан байхгүй юу? Тэгэхээр бас айгүй хурдан очдөг болж иж магадгүй гэж бодсон. Тэ яг бүр харин би айгүй гайхсан. Тийм. Миний бодлоор монголчууд одоо нэг за тэр одоо загвар маврыг хоолоо яриач явахтай хэрэгтэй асуудал ах. Яг зүгээр цаг хугацааны хувьд жоохон хоцорд юм байна да. Тийм магадгүй. Жоохон хоцорж байгаа. Тэрээс одоо монголчууд ч бас айгүй тийм загварлаг болсон шүү дээ. Тийм. Дээрээс нь жоохон үнэтэй зараад байд юм шиг санагдсан. Супер үнэтэй. Би бүр 2 жилийн өмнө ингээд заараагаас амар тун өсрэл нэг 60,000 төгрөгөөр ч 40,000 төгрөгөөр ч авсан нэг юм бүгд байхгүй юу? Тэгсэн чинь Монгол тэр хиндраад 130,000 гэдэг да. Хиндраад чинь бүр 2-3 жилийн өмнөх загвар шүү дээ. Тэгэл за л гэж бодож байгаа. Өөр юу яах. Нэгэнт жоохон сэдвээсээ хазаасны хин тал дээр ярихад бас надад ингэж бодогдоод идэв байхгүй юу? Одоо ингээ гадны оронд очингууд H&M, Zara ч юм уу дундаж брэндтэй ордон шүү дээ, бүр амар өндөр биш. Харин зүгээр нэг өдөр тутмын залуучуудын бараг нэг 2-3 өмсгөн цаашаа нэг хэдэн удаа өмсөл хаях тийм материалтай оюуталтай тийм л эдэг шүү дээ. Тэгсэн чинь Монголд олонгууд бүр яг бүр брэнд гэдгээрээ айгу яваад идэг тий. Тэгээ үнэтэй. Яг тийм. Би ингээл яг нийтгүй хэлээддэг чинь бас тэр байхгүй юу? Анхаа оюутан юм чинь нэг өсрэл Zara H&M одоо юу яд юм хэрэг явж байгаа шүү дээ. Яг тэрийг нөгөө брэнд гэж амар хүлээж авангуудаа вау чи бараг тий ямар баян гэж байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгэл ялангуяа H&M чинь бас айгүй муу материалтай шүү дээ. Саний сонгож авахгүй бас тийм материалтай хямдхан шүү дээ. Zara арай гайгүй арай жоохон үнэтэй тийм байдаг. Тэгэл янз бүрийн ялгаа бид юм бэлээ. Тэр ч яг үнэн шүү. Тэгээ явандаас юу явуулаас өөрчлөгдөж магадгүй л ах. Нөө хятадын бараа их орж ирэхэд болоод ирэнгүүт нөө брэндүүд нь бас үнэ яадаг ч юм уу нэг тийм өөрчлөлт орох байхаа. Тийм. Гэтэ ер нь бол тэр нөө дундаж брендийг чигсэн яг хуулбарлаад ингээд ориг хөшөлт гэдэг үл юу лээ. Тийм байдаг. Тэр нь гараад аюух байд юм билээ. Монголд ер нь дандаа тэрийг л зардаг юм билээ шүү дээ. Тэр нөө Nike Adidas-ийн хувцснууд ээ. За тэр нөө хар хорморингийн гадаа Adidas-ийн пүүз зардаг юм билээ. Би ингэсэн. Өнөөх чинь би чинь жилийн өмнө Монгол үзүүлдэг гэсэн чинь Under Armour
Монгол бод дөнгөж үйжсэн мэн л да. Андер Армор ч бас үнэтэй шүү дээ. Ер нь бол би хамаг салгаа цуглуулж байгаа нэг асуулаа аваад яа та Андер Армор гэж явсан. Юу лээ 10,000 төгрөг 20,000 төгрөг цахаар нэг дүү. Харин тийм. Гэж бодож байгаа чинь. Би бас айгуу гайхсан тэр. Өмнө нь их анзаардгүй л ижлээ. Яг ингээд жохон ингээд нутгаасаа хоол ээж аваад ирэнгүүт амар анзаардаг болт юм байна. Тэгсэн чинь хүн бүхэн Adidas, Nike юу гэдэг тэр спортын брэндүүд гэдэг юм уу өмсдөг болцсон. Тэгсээр нэ яг оргуу гэдэг нь бол баталгаагүй. Тэгээд дээрээс нь нэг энэ хуцсан дээр л ингэж ярьж байгаа болохоос ш нөө хүмүүсийн сэтгэхүй хүү бодлохуудад тэрэн дээр ингэдэг штэ 50-нд угаасаа тэгэл автобус метрогоор л явна. Гэтэл ингээд хүмүүс супер элви юу гэдэг юм те лаглаг нөгөө нэг цүнх мөхтэйгээ автобусанд ингээд автобусныхаа картыг уншуулаад л явчихдаг шин. Тэ? Харин тий. Тэгэл би бүр хачаад ёо хэлбэтэй хүн ингээд автобусан суугаад зүгээр үтэй гэж бодож байгаа байхгүй юу? Нөгөө нь тэгэл яг л тухайн орчимч бид нар тавчиг пүүц ингээд өгсөн яг элвигийн доор тэгэл тавчигтайгаа л явчихлаа байхгүй юу? Яг сонирн биш. Яг хин юу өмсөж зүгнөө яна ерөөсөө тийм сонирн биш. Тэр хүн гадаад зүгээр шүлсээ харахгүй байгаа л сонирн байгаа байхгүй юу? Гадаа хог хайж гинөө гадаа шүлсээ хайж гинөө л гэж санаа. Тэрнээс юу бусдаар бол ерөөсөө тийм амар нэг гоцгойдод байх юм юу ч байхгүй. Яг үнэ. Ер нь ингээд яг хоёлаа яриаг сонсоод бас цааш янз янзын төсөөлөгч л юм л да. Тэгээ бодоход нөгөө хүмүүсийн амьдрах орчин дээрээс нь амьдрах чадвар нь жоохон өөрчлөгдвөл энэ бүхэн бас дагаад өөрчлөгдөх хаа. Жишээ нь ингээд ядуу бүрээ хүмүүс их байх тусам нийгэм маань бас жоохон хэцүү байгаад байгаа юм шиг санагдлаа сая сонсож байхад. Бас нөө хүмүүсийн сэтгэхүй гэдэг юм уу? Сэтгэхүйч арай биш юм юу ч гэж тайлбарламаар бэ. Орчин бас айгүй чухал байна. Юмыг харах үнцэг гэх юм уус би тэгж боддог байсан л да. Хүмүүсийг нөгөө нэг юм үзсэн үзээгүй гэж тийж ярьдаг амар ялгардаг байсан шүү дээ. Тэр нь амар дургүй байсан байхгүй юу? Тэгээд хөгжилтэй орн гэхээр лаглаг өндөр байшинтай тэгээ. Гэж бодсон чинь би 50 яваад ер нь бол амар өөрчлөгдсөн. Яг хөө зарим хүмүүсийн хувьд 50 тийм ч амар хөгжилтэй биш гэж боддог байх л та. Гэтэл манайсаа дээр метротой шүү дээ ер нь бол. Тэнгүүтээ хардаа ингэдэм байлаа. Өндөр байрлахад нь хаана би бүр гайхаад яна ядуусын хорлол гэсэн юм чи юу вэ гэж гэж гайхаад. Хуучны барилга ихтэй орон сууц ихтэй тэгээ бүр юу вэ гэж тэгсэн чинь хүмүүс нь гадаанаа зүгээр л нэрээ бүр ингээд шалаа сойдтой дугаалждаг. Тэгэл бод. Тэнгүүд амар өөр байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгээд энэ дээр бас яг би өмнөх юун дээр бас ярьж байгаагүй хаа нэг хэлмээрээдэг юм нь болохоор нөх хүн байгаа юм анзаардгүй гэдэг бол яг үнэн санагдсан. Одоо шинэ яг Солонгос дээрээд яагаад гэсэн чинь Солонгосыг айгүй жижигхэн газар нутгтай гэдэг штэ манай монголчууд энэгаа энэ төр хийгээл тэгсэн чи яг ингээл одоо хотоос одоо монголчлол нөгөө хөдөө явах замч гэх юм уу тийм ингээл үзэнгүүт ямар ч цол зай байхгүй ямар санда замын хажуу талаар хүртэл ногоо тарьдаг өөрсдийнхөө идэх хоолны тэгэхээр нөгөө газаргүй хүмүүс чинь ингээл бүр амар хөдөлмөрч болоод ирдэм байх л та тэрийгээ дагаад тэгээ нөгөө хөдөөний хүмүүс ч ерөөсө хашаа машаага 50 байлгана гэж байхгүй байнга ногоо тарьчин тэгэл замын хажууд нөгөө чинжүү минжүүгээ ургуулж мургуулаад тэрийгээ хураагаал гэд тэгэл эргээл Монголоо одонгууд манай Монголын маань хөдөө үе нь бас ой мод илээ. Дээрээс нь хүмүүс хашаанда хэр их ногоогоо тарьж иддэг үлээ гэж бодохоор бас бодгол асуудал санагдсан. Тийм бас 50-нд яг тийм 50 чинь ер нь бол бүр асар жижиг хааш хаашаага 25 юу гэдэг үлээ дээ. Биш 25 сая хүнтэй хитгэн 53 мянган юу л амар жижигхэн тоотой хаж мэддэг байхгүй юу? Спортоо одоо миний жишээлбэл амьдардаг байсан Тайжон гэдэг хот байдаг байхгүй юу? Тэр нь дотор 3 сая иргэнтэй. 3 сая иргэнтэй шүү дээ. Монгол улс чинь 3 сая иргэнтэй шүү дээ. Гадаад дотоод нийлсэн 3 сая хүн хэмжээнд юу болчих жобайгаа байхгүй юу? Тэгэхээр би нэг удаач нэрээ хүний урманд хөгжиж үзээгүй. Нэг удаач манай автобус гэдэг юм уу тэр цагтаа ирэхгүй байх гэдэг юм уу да. Тэгдэггүй байхгүй юу? Бүр гайхмаар нь. Яг үнэ. Тэгээд болохоор ингээд дээрэс нь нөгөө нэг замын одоо төлөвлөлт юу гэдэг яг л нөгөө нэг автос бэ хот хүртэл явхад ингээд нэг шал өөртэй. Бүр айгүй гоё. Харин. Чи бүр асар жижиг газар бүтээтэй болсон шүү дээ. Солонгосоос жижиг бүр. Магадгүй нөгөө Солонгос чинь 50 сая хүн амтай. Тэгээ газар нутгийн хэмжээг би бас сайн санахгүй л байна. Ямар ч нэг Монголоос бол хэд дахин жижиг гэн тэгсэр нэ тийм. Тэгээд бас нэг юм асуумаар санагдлаа. Хаягжилт ер нь хэрвээ одоо хүргэлтийн юу бол гадаад орнууд их хөгжсөн мэдэн шүү дээ. Монголд бол одоо сүүлийн үед нэлээд бий болж л байгаа.
За тэр өстө сонирхолтой. Би бүр тэнцээ нэрэ хайцлын бүр үнээр биш ирсэн. Одоо бүхэл юм шуудангаар очно, сэвнээр очно, шунжаа гэдэг нэг дотоодын одоо сэвэн шиг тийм одоо сэв идэр шиг хэлбэр ахгүй юу. Тийм үү бүхэл шуудангийн юм авчин тий. Тэгэл хаяг маяг маш тодорхой Google Map-тай байхад бол бүр хизээч нэрээ хөөрхөргүй. Одоо би ч анх одоо ихтэй телефон ингээл Google Map-аа явуул ашиглаад явж байгаа шүү дээ. Гэт нэрээ төрхийг чи харъя та гэмээр бүр тийм яваад доо. Тэгэл бүр бүх юм нь маш тодорхой. Утас хүмүүс дээр факс юу гэдэг те. Монголд нэг хутлаа нөө факс гэж үйдэг. Тэрийг яг ашиглаж чаддаг ч юм уу мэддэг ч юм уу мэдгүй шүү дээ. Тэгэхээр яг факс яаж ажиллах юм хаяг нь яа гэдэг бүр амар тодорхой. Айгуу гоё шүү дээ. Төөрнөл гэж аахгүй. Яг үнэ. Би яг яагаад энэ сэдвийг хүндсэн гэхээр энэ хаягжилт хүргэлтийн асуудал өөрөөсөө улс орны тэр нөө дид бүтц ямар байгааг айгуу харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол манаас хизээ нэг гоё болоод яг тэр дид бүтц дээр анхаарах юм болоо гэж нэлээд боддог. Тэгээс яг хуу бизнес үүргээ нэвтрүүлэг бэлээ тэрийг бас сонсогчд маань үзээрэй гэж бодож байна. Яг энэ талаар одоо хаягжилттай холбоотой нэг тийм дугаар орсон мөлий саяхан. Энэ бол айгүй чухал асуудал болохоор сонсоосэй гэж хүсээ дундуур нас хэлж байгаамаа. Би маш зөв би ч хийсэн гэж боддог байсан. Одоо ингэдэг байхгүй юу? Манай одоо кафе байгаа. Би одоо кафе дээр ингэж юм хүмүүс зөвлөөр байжлаа л та. Би Google Map, Foursquare, Facebook дээр дайвсан заадаг штэ. Их бичлэн тэнгуүтэй Instagram дээр ингэ бүр хаяа бичлэн тийм монголоор бичнийг бичээд бүр ингэ ер нь бол байж болох бүхэл боломжоор би бичсэн байгаа байхгүй юу? Гэтэл хүмүүс олохгүй байна гэдэг эсвэл яг хаана юм бэ? Бичсэн байх гэх ерөөсөө хаана юм бэ гэдэг. Таних чинь бүр Йоо, үгүй ингэ бичсэн байна гэхээр чи өөр. Айгуу хэцүү шүү дээ. Танах заа олоход амар амархан шүү дээ. Нөгөө жүрүүр гээл яхад орох болно шүү дээ. 23 дугаар сургууль жүрүүрийдээ ойрхон тий. Үгүй хамгийн гол нь тэр чинь Google Map-аар оруулсан байгаа учраас биш амарх юм бол байхгүй байхгүй. Харин тий. Энэ нөө машинтай явж байна яаж авах вэ? Замын хөвчлэн юм байна, тийм байна. Тэнцээс ирүүл ингээд ер нь бол бүх юм аяг байгаа шүү дээ. Манайхаа яг нэг ашигладаггүй болохоор тэгжлээ баг. Сурах байхаа гэж найдаж байгаа шүү дээ. Харин тий. Болох бахоо ер нь. Тийм. Яг хөө зүгээр ялчгүй шинэл байгаа л та. Тийм баг. За тэгээд би сургуулийн орчин бас ярих дуртай гадаадд суралцсан хүмүүстэй ярилцахдаа яа тэгэхээр миний хувьд бас анх ам ангасан зүйл юу вэ гэхээр яг хуу анх харсан сургууль маань миний сурж байгаа сургууль биш л дээ. Гэтэ тэр болохоор 50 хэдэн блоктэй. Тэгээд уултайгаа нийлсэн бүр маш том дээрэс нь одоо тэр нөө цагс талбай гэдэг юм уу те бүх юм ингээд маш гоё юм баггүй юу. Тэгээ бүр анх удаа тийм харж байгаа болохоор бүр амар шокнд ороод Монголынх тэгэхэд ямар илээ гэж айгүйх бодож ийсэн. Тэгээ нөө улсын сургуулиуд чи нэг давхраараа одоо юу гэдгийг уул уурхайн сургууль гэдэг юм уу гээвчтэй штэ. Тэнгүүд гадаад руу очиж чал өөр болоо өвчт юм байлээ. Тэгээ нөө кинонд хардаг байсан юм биелэхээр тэгээд тийм энэ дээр бас яагаад дурж ийн гэхээр жишээ нь ямар ч ирч хүчтэй хүн байсан хичээлээ хийгээд суужаад ядардаг л байхгүй юу. Тэнгүүд гараа суухад ингээд зүлэгтэй одоо мод налаа суучин тэ айгүй гоё орчинтэй. Тэнгүүд Монгол руугаа эргүүлээд хөрвүүлэнгүүт номын сандаа сууж хичээлээ хийж хийжсэн гарангууд тэгэл нөгөө зам машин төвчрэл хүмүүс болол явчих штэ. Тэгэхээр энэ дээр бас яг Тайванд ямар байдаг вэ? Тэгээд юм л яа. Манай сургууль болохоор яг улсын сургууль тэгээд төсвийн төв байдаг байсан. Тэгмүүд зайлшгүй арай жижиг гэсэн мөртлөө манай би тийсэг төгссөн л тоо. Тийсээс тоо. Жижигэн одоо талбайтай улсын орон тэнгүүтээ манай сургууль айхандаа жижигэн гэж байгаа байхгүй юу? Гэсэн мөртлөө том би энийг том энийг жижигэн гэж байгаа бол одоо алийг том хийх гэсэн чинь одоо нэг хөдөө орон нутгад гэдэг шиг тийм сургуулиуд уулан дээр байдаг сургуулиуд ёо бүр супер нэрээ. Супер дугуйтай яа төрдөн штэ. Харин тийм бүр камсаа. Спортын энэ хоолны тийм амар том супер бассейн юу ч нөө гадна дотор бассейнтэй ёо бүр амар. Хүмүүстээ манай сургууль болохоор жижигэн гэдэг одоо зайлшгүй жижигэн гэдэг утгаараа яг нэг сургуулиасаа сургуулийн төвд юунасаа одоо таалуу гэж байна. Том байрлах гэх юм дээ. Тийм том төвд сургуулиасаа яг 5 минут ташаал очдог байхгүй юу? Тэдний хүртэл амар том. Би бүр ёо элэг тэгээд яг жижиг их гэдэг хаа. Манай сургууль ингээд маш жижиг гэдэг байхгүй юу? Тэгээд амар гоё шүү дээ. Тэр бүр тэгэл нөгөө фитнес хийхээр бол ингээд тэгээд оюутны байр ёо за тэгэл
нэрээ. Яг оюутны байр нь ингээл дотроо хоол гэж болохгүй гэж байна. Эсвэл нэг ингээд юу шиг бай шиг тэ апартмент шиг ингээд дотроо ингэж юу ч юм шиг янз бүр айгуу сонир бүр ингээд хүний сурах орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгцөн. Үнэхээр нэр нөхцөлийг нэг бүрдүүлээд өгсөн баг чи сурч чадвал чиний олж чадахгүй чиний хөх гэдэг яг үний юм бэлээ. Үнэхээр нэр орчингөө супер бүрдүүлээд өгсөн байгаа байхгүй юу тийч. Амрыг хичээлээ хий хоолоо идэхгүй идий те. Яг тийм хаасаагүй интернет хаасаагүй ингээд бүх боломжууд нь байж байгаа. Тийм байхад нэр сурч чадахгүй бол чиний хогшвол гэдэг. Би бол аягүй сайн итгэсэн шүү дээ. Тийм шүү дээ яг үнэ. Бид хоёрын бас ярианаас хүмүүс сонсож байгаа энэ Монголоо жижигхэн гээл бусад орнуудыг том гээл магтаад ахын гэдэг үнцгөөс нь биш яг юу хэлэх гээд байна гэдэг нь бас олж сонсоосэй гэж аягүй хүсэж ин л да бид хоёр. Тэ жишээ нь оюутнууд бол аягүй гоё орчин суралцах чинь бас гоё явахгүй хичээл номоо хийгдэж урамтай ядарсан ч нэг жоохон амраад амарч нь буцаж орж ирэх хичээлээ хийчин гэдэг юм уу те. Тэр орчин бол аягүй чухал байгаа юм шүү. Тийм. Тэгээд бас нэг сонирхолтой юм гэхээр ер нь яг 50 оюутнууд хичээл хийх арга барил нь ер нь ямар хувь вэ? Одоо ингээд Солонгосыг харах юм бол яг тийм шалгалт малгалтын үе ч юм уу тэрний өмнөхдөө бүр бэлтгэл амар хийдэг номын санд аягүй судаг байхгүй юу? Тэрэн шиг тийм нэг онцгой зүйл харагдсан уу? Яг ер нь бол Азийн орнууд тийм байд. Одоо Монголоос өөр бусдын шиг чийс юм. Тийм байт юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Яг л нөгөө нэг царамуутай шил зүсэн нэг ингээд баг хизээ усанд орсон юм байх юмэр ч юм уу тий. Бараг л нэрээ тийм шүү. Тэгэл хичээлдээ бүр амар ягаал ингээд таг сууц. Манай өрөөний охтууд мохтууд бол нэр амар суудаг байсан шүү дээ. Тэгэл хараа өглөөгөр ингээд хичээлдээ хичээлж хийхдээ юундээ яваал ингээд яваал. Бүр амар мэрэлтэй. Хамгийн гол нь юу юм бэлээ? Манайч нь ер нь бол цөөхөн амттай хичээстэй. Цөөхөн ухаан амтай газар шүү дээ. Өртөө баг. Тэнгүү тийчээж хар мянган хүнтэй өрсөлдөж байгаа. Гадаадын дотоодын бүх хүнтэй өрсөлдөж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэнгүүд ингээд бүр амар хичээхээс өөр ямар ч арга байхгүй. Тийм. Тэгээ за тэнгүүдээ ингэж одоо энэ дээр мэдээж яриг залуу хүмүүс шууд нэтрэ гэж байгаа шүү дээ. Надад тийж хэлжсэн байхгүй мэй танил. За чи очиод нэг охтууд залуучууд ер нь ингээд нэг шууд үзээд амтны ороо тэгээд буруу замаар ороод ингээ явчихсан шүү. Бидтэй яагаад ингэ хэлж байгаа байхгүй юу? Би яанад хичээд яана мандаа гэж бодож байгаа юм. Яг ч үгүй чинь ингэдэг. Оюутны үнэмлэх, хэрэгний үнэмлэх гэдэг штэ. Гадаад пассворд ёо юутай гэдэг бүх юмыг үзэн дээрээ. Зөвхөн тэд хэрвээ тэр шаардлагыг нийцэхгүй бол орохгүй. Бүр монголч нэ хичээ юу гэдэг найзаа мэзаа гэж тэгдэг штэ. Тийм байхгүй ёстой орохгүй тэр чинь харин чиг. Тэгдэл мэл насан хүрээгүй бол оруулахгүй тэгэл ингээл амар штэ. Тэгэл нөгөө нэг энэс бас юу их чинь гэхээр шоодох гэдэг юм уу тийм мэдээж зэрэг чөлөөтэй айгуу сайхан. Тэгэл яг нөгөө хүүхний ухамсарлах. Шоодод явна уу яаны ийн үү амьдралаа бодно уу тий. Тэр бол стат хүүхний ухамсарлын мандал гэж харсан. Харин яг үнэн санал нийлж юм гэх. Тэр шоодох нөхцөл бол бүр тасархай. Бүр вау ийм бүр ингэж шоод гэдэг чинь Монголд бол ингээл үжиглэл сахитал ингээл цогтол гэж боддог шүү дээ. Ер нь бол бухаар хэлэхэд тэнцээ яг ингээд стрессээ тайлж тий. Бүр ингээд нэг амар гоё байхгүй юу? Яг хэлбэргүй ингээд яг түүнийг харуулсан байхад бол яг хүндөө стрессээ тайлж гэж юм уу яадаг ч юм бэ нэг юм гоё болчдаг. Нөгөө талаараа бас айгу муу болгочдаг. Тийм санагдсан. Тийм би ч гэсэн бас яг санал нэгтэй байна. Ер нь ажиглахад бас тэгж харагдаад идэг. Нөгөө нэг буруу замаар орж байгаа гэдэг чинь юу л да 50 доллар юмтэй. Таксаа төсөөд такс нийцэл тийм үнэтэй биш ээ. Нөгөө оюутны гадаад пассворд гадаад оюутан гэдгээр хөнгөлчин. Ер нь хатсан дээ шүү дээ. Нөгөө нэг чи ямар гоё газраар яваад хинчний зургийг авдیں۔ гэдэг дээр чинь тэр ахгүй юу? Гадаад оюутан тэгээд пассвортаа үзүүлээд эмнэлгээ үзүүлэх чинь айгуу сайн хөнгөлдөг. Тэнгүүд хүмүүс спенер мэдгүй юм асах хийж өгч индэл гэж бодож байгаа юм чинь. Тэгэл оргууд чинь нөгөө клабруу оргууд бүх юм алкогол тэр хайнкин майнкин чинь бүгд өнгөө штэ. Тэгэхээр чинь ер нь бол буруу замаар орох өөрөө амьдралаа бодох юм хүүний сонголт болчихж байгаа. Ягаад гэвэл оргуудаа алкоголны юм бүгд өнгөө. Монголд нэг клаб орлоо хайнкин хит хийдэг үлээ дээ. Өнгөөдөө тэнцэн өнгөө гэхэр чинь бүр аим шин өөр агаад. Тийм байна. Таксаа төлөөл орчихоо тийм байдаг юм тийм. Тэгэхээр яг л хүүхэн ер нь ямар зам сонгоно тэр нь л
Тийм байна. Ер нь ямар ч зам сонгосон боломж нь нээлттэй те буруу замаарч орсон, зөв замаарч явсан юм. Боломж нь нээлттэй айл айл шүү дээ. За хоёулаа бүр 50-ны талаар бүр айгүй гоё дэлгэрэнгүй нарийн ширийн зүйлүүд нэлээ ярилцчихлаа. Тэгээд миний одоо дараагийн сонирхож байгаа юм нь гэхээр яг өөрийнхөө хувийн бизнесийг бас саяхан эхлүүлсэн байгаа тий. Тэгэхээр энэ талаараас сонирхмоор байна л да. Ер нь бол яг ингэ боддог баха. Яг бид нар шиг яг насны нэг 20 эдтэй хүмүүс болохоор өөрөө нэг бизнесээ хийчмээр байдаг, юу хийх үү ч юм уу, эсвэл эхэлж чадахгүй байгаад байдаг. Өрсөлдөө ихтэйгээд. Гэтэл яг их сарангийн үед болохоор нь өөрөө яг эрх сарангийн үед болохоор яг өөрөө бизнесээ эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ талаараас яриач ер нь хэцүү байна уу, ямар байна? Энэ юм байлаа. Хүн зүгээр бодоолайвал бодоол юм байлаа. Зүгээр л бодоолайвал бодоол. Би болохоор bubble tea-ний кафе, bubble tea ийм газар нэг хийсэн гэж амар их 50-нд очиод бодож ирсэн байхгүй юу? Монголдо ийм гоё газар нэг хийсэн, Монголд ийм газар байхгүй штэ. Тэгээд ийм гоё амтыг монголчууд дүүх хасан гэж амар их боддог. Тэгсэн зүгээр л бодож ирсэн байхгүй би хэдэн жилийн турш бодсон. Зүгээр л тэгэл нөгөө санаа байж сачиг өгөхгүй гэл тээ. Тэгээ мөнгө төгрөг нь хаана байна гэл эсвэл боломж нь хаана байна бла бла гэл монголчин зээл авчихсан байлээ шүү дээ ер нь. Тэг мэтлээ ингээл зүгээр л бодоодсэн байхгүй. Тэгээ ерөөсөө хөдөлж байгаагүй. Ядаж нэг зээл яаж авах мах уу ч гэх юм уу тээ. За авъя гэж төсөөлөнгүүч ч нөгөө амар хүн хэцүүнүүд нь бодогдолцоо болчих гэх ч юм уу чадахгүй байх гэх. Тэгээ явцдаг. Тэг гэсэн чинь зүгээр л баш болон шийдсэн. Шууд хэлчихье гэдэг. Тэгээд ихэд би шууд байр процент тавиал зээл аваад тэгвэл уушаа явахсан чинь шууд мөнгө авахгүй буцаад тавиал саппорт нь тавиал. Тэгэл хэлсэн шүү дээ. Ерөөсөө тэгэл зориглоо хүмүүс тэгээд айгүйх нэг 50-аас хүмүүс айгүйх асуудаг хэлдэг. Би бас ингэж айгүйх бодож ирсэн. Чи бүр ингэ шууд хэлчихжээ. Вау гэхгүй юу. Тэгэхээр би бас харин тийм ээ шууд хэлхий зүг юм байлээ. Ерөөсөө цаг алдахгүй зүгээр шууд хэлээрээ хийж байгаа байхгүй юу. Тэгээд за эхэлчлээ. Би нэрээ тааснаас босод нэрээ бүх засраа ганцаараа өөрөө хийсэн. Ингээд үнэхээр нэр хүн хийх юм бол санаасаа болдог юм бэлээ. Тэгээд засвар нь нэлээд тэглээ бүх юм эхлэе гэсэн чинь монголчууд хамгийн том асуудал нь нөгөө соёл авахгүй. Баблын соёл авахгүй. Нөгөө нэг хитэн байдаг газрууд байгаа. Гэхдээ тэд нар анханаас нь соёлыг зөв өгөөгүй. Тийм ерөөсөө тийм буруу ойлголттой гэх юм уу? Тэгвэл миний нөгөө нэг анхны би зүгээр л гоё бабалтын газар нэг хийсэн гэжсэн бодол маань эргүүлээд энэ соёлыг зөв түгэх ёстой. Энэ бол миний үүргээ гэж энэ бол салбар яригдсан тий. Бабалтын гэдэг салбар яригдсан гэж бодод хэлж байгаа байхгүй юу? Тэгмээ мадэр орж маш ерөөсөө 50 гэдэг утгаараа нөгөө бабалтын ч угаасаа Википедиа дээр хайсан ч гэсэн 50-ны тайжоолтоос 1980 онд гэж үесаа гэдэг. Зөв. Тий. Тэгмээ би ч өөрөө тайжоолтойсэн. Гэт тэгмээ нэг бабалтын хүмүүс аюул гэдэг. Танаа бабалтын гоё тэднийх муухай гэсэн тэгсэн. Эсвэл танах юм байсан тэднийх гоё юм би амар ярьдаг байхгүй юу? Тэгэхээр за яг жишээгээр би хэлдэг байхгүй юу? За гэдэг хамгийн ойрын жишээг нь гэх юм бол Нутаг нутгийн айргуур тийм үү? Тал өөртөө юу нь бол. Тий. Яг тэрнтэй адилхан манайх ч өөр тэднийх ч өөр та зүгээр л энэ тэднийхээ ууж үзээд өөрийнхөө дуртайгаа л сонго тий. Тэрнээс ч манайх гоё тэдний муухай тэднийх гоё манайх муухай гэсэн юм бол биш ээ. Зүгээр л Нутаг нутгийн айргуур гэдэг шиг тийм л онцлогтой. Жишээлбэл их газар гэдэг маань хятад улсад бол ингээд цайнаас илүү нэг илүү ялуун свит те химхүү гэдэг солонгос тарны ямар гэдэг мэдгүй Хонконг дээр өөр гэдэг 50% илүү нэг цайн амт гэдэг те гих бичлэн арай өөр байгаад байгаа байхгүй. Тэрний нэг ялгаа соёлыг нь ингээд монголчуудад хэлнэ гэдэг чинь амар том соёл болж байгаа. Хоёрдугаар бабалтыг ингээд хүмүүсээ би өчтөрөө ингээд блог хийсэн байхгүй юу? Монголд Улаанбаатарт ингээд үйл ажиллагаа явуулж байгаа бабалтын газрууд өөр ингээд трип хийлээгээд яг гэсэн чинь нэг даавшгүй юм гэх юм уу да. Шүмжлэмээр манайвэ гэсэн чинь нөө нэг чихрээ хэр хийх мөстөө юу мөсгүй юу бүлээн авах уу яг уу гэд баахан сонголтууд байгаа штэ. Ийм юм юусоо байхгүй. Нэг ч баг дээр тийж асуугаагүй хаа.
Ааха. Энд байхгүй. Гэтэл энэ чинь бас юу цаагаараа юу вэ гэхээр чихрийг тааруулж болдог. Нилон юмар гэдэг эсвэл бүр нилон биш мөртлөө бас бабалтын уурчмаар байдаг тий. Зөвхөн өсөр дүргсэн мөртлөө ингээд нэг цай багтай ч юм эсвэл хүүтэн мөртлөө их цайтай гэх ч юм уу. Тэгээ янз бүрийн ингээд сонголтууд байгаа байхгүй юу. Яг тэр нэг сонголт гэдэг юм уу тэр чинь тодорхой хэмжээний соёл болоо гэж байгаа шүү дээ. Тэр нь байхгүй юусэн. Тийм. Тэгэхээр би одоо жишээлбэл би очиод ингээд ууж явахдаа бүдэрэн би орж дуртай. Тэгчдэг. Танах ийм биш үү, тийм биш үү, танах тэр нь гоё юм бэлээ. Энэ жоохон тийм юм уу да манай дээр харин бас хүмүүс ингэж ярьдаг. Та нар юм чинь гайгүй юм аагүй яг ингүүд нөгөө монголчуудын сэтгэхүйн ерөөс тийм билээ. Өрсөлдөгч хэдүүлүүдээр авдаг. Энэ миний өрсөлдөгч энийг би муулах ёстой. Бараг тэр энэ надаас илүү гарчих үедээ гэсэн нэг тийм харцаар хардаг. Яг нүднээс нэр үнэхээр тийм их ханддаг байхгүй юу? Би ингэж хэлэн талангуй ярьж байдаг нөгөө мань хүмүүс ч надаас айгаад байгаа юм уу, яагаад байгаа юм. Ингээд нэг тийм амар дүлж байдаг тийм. Хэрэг хинийг нь манай дээр орж ирээд ингэж ярих юм бол надад бол нэрээ бас нэг туршлага штэ. Хэдий дээр мэдэм байх манай дээр хараа яадаг үлээ гэж тийм. Магадгүй бид нар хэдий өрсөлдөгч шиг гэлээ эзэн салбар ярьж байгаа учраас хамтдаа хөгжүүлэхэд хамтдаа ингэж үеийнхад бол хийх юм нөгөө нь хож штэ. Тэгээ энэ дээр хин сонголт хийхээр нөгөө өөрчлөлтч сонголт хийн штэ. Уг нь бол 50 бүгд хар амар их бабалтын юм газар байдаг одоо. Хар мянга штэ. Тэгтэл тэд нар яагаад ингэж анхаарахгүй бүгдээрээ яваад байгаа юм бэ тий. Зүгээр л өөрчлөлтч бүгдээрээ одоо магадгүй нэг тестлээд үзсэн энэ газрынхаа гуйгаад үзчих тий. Би надад энэ гоё юм байна. Би тийм дуртай гэдэг ч юм уу тий. Ерөөсөө өөрчлөлтч сонголт авахгүй. Гэтэл яг монголчууд би бинийгаа нэг заавал муулаад өрсөлдөөл тий. Өөрчлөлтчнэр нь ч гэсэн заавал хооронд нь өрсөлдүүлдэг тий. Тийм хандлагатай юм бэл энэ хандлагаа жоохон засаасаа гэж юм хүсдэг. Би яг сонсоодсон чиг мэдрэгдэж байна нөгөө бизнес хийж ашиг олох гэж хүссэндээ биш яг ингээд өөрийнхөө байгуулахыг хүсэж исэн юм а байгуулсан хүний сэтгэл зүрх бас өөр байдаг гэж харагдаж байна л да. Яа тэгэхээр одоо нөгөө бусад байгуул руу очингууд өрсөлдөгч гэж хараад байна штэ. Тэрнүүд яг би өөрөө ч бас ингээд дагаад ингээд заримдаа харагдвал лайк дараал явдаг байхгүй юу. Тэнгүүд бичиж байгаа мэд чи харангууд манай юун дээр ирээд жимсээ авчирнгуудаа миксер дүүлээд уугаарай гэх тийм үйлчлэгээ бас гарсан байсан тий. Тэр айгу гоё санагдаж байгаа. Одоо манайхыг дагаад бас өөр нэг ресторан тийм үйлчлэгээ хийдсэн байлаа. Тэгээ би за ууштай л гэж бодсон л доо. Ааха тийм. Одоо юу гэж юм дээ. Юу ахгүй юу? Тэр айгу гоё. Би бүр өөрийнхөө дуртай юм хийж байгаа айгу баяртай байгаа. Яагаад гэвэл өмнөд айгу боддог гэсэн ресторанууд яагаад ингэж яг ашиг болох чухал л та. Гэхдээ нөгөө нэг үйлчлүүлэгчийн татны чинь бас нэг чухал юм байгаа шүү дээ. Харин юугаараа татхаа гэх чинь бас өөр нэг сонин өөр юм асуудал болчиход байдаг. Тэгэхээр би тэгж болдог гэсэн адилхан үйлчлүүлэгч байсан хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр жимсээ жуус ингэ цэвэр жуус аваад амар үдтэй. Тийм шүү дээ. Амар үдтэй бүр. Тэгмүүд яагаад би ингэ захаас жимсээ аваад тэг өөрөө сонгоод энэ айлын гоё тэр айлын муухай гэдээ өөрөө сонгоод эсвэл би ногоо айлны жуус авмаар л шүү дээ. Тэнгүүтээ зүгээр л очиод нэг манай гихт мэдээж яриг тийм жимс шүнс шахагч байхгүй байнг хэрэглэхгүй учраас тийм байхад авах шаардлагач байхгүй байсан баггүй юу. Тэгэхээр нэг газар очиод ингээд боломжийн үнээр ингээд шахуулаад дуучхад яагаад тийм байж болтгоо болоо гэж боддог байсан. Тэнгүүд нэг өдөр би яад ер нь өөрөө энийгээ хийж болохгүй гэж. Тэгэл тэгээ хийсэн тийм 1000 төгрөгөөр ингээд жимсний шүнсээ шахуулаад дуучна. Цаадаа айгүй энэс нэг хүн гэсэн чинь уурлаж ирээд бүр амар тийм рекомендашн бичээд яасан бэ гэсэн чинь 1000 төгрөгөөр ингээд жимсний жуус авах гэж очсон чинь байгаагүй гэж байгаа байхгүй юу. Яасан бэ гэсэн чинь 1000 төгрөгөөр жимсний шүүсийг шахаад аяглаад ингээд зарах гинэ. Би бол бүр гайхаад гисэн юм ахин дахин уншаад тийш тий. Би зөв л ойлгосон да. Ачаад ингээд өөрөө шахаад ингээд ерөөсөө тэр нэг зэвэр шүүс шахагчийг ашиглах мөнгө нь 1000 төгрөг тэгэл өөрөө жимсээ авчих байгаа юм да. Би буруу бичсэн юм болоо гайхаад байна бүр. Тэгэж нэг уурлсан. Тэр угаасаа буруу ойлгосон байна. Яаж ч чадсан мингаар тэгж авч явна гэж байхгүй л тий. Тэгээд би хамгийн гол би буруу ойлгуулдаг байгаа юм болов уу гэд хүмүүс рүү явуулаад би ингээ буруу бичсэн юм уу надад тайлбарлаад өгөөч би юу бичих гэсэн юм болоо гэж. Яг цаана. Тэгэхээр монголчуудын бас нэг хэцүү юм нь яг л нөгөө бэлэмжлэх яг л нөгөө нэг хямдхан юм ерөөсөө л нөгөө нэг амар хямдхан ерөөсөө нэг тэгэж тэ гуайцанд орчоод рестораны үйлчлэгийг үсэддэг штэ. Яг л тэр байхгүй. Би өөрөө гой холтой газар хаана ингээд групптэй, хоолны групптэй шинжээний хүмүүсийг янз бүрээр харж байгаа юм чам. Аюу хэцүү штэ. Яг үнэ. За, тэгвэл хоёулаа нэгэнт групп хадлаараас дурдсных бас тийшээ хоёулаа өсрөө орчие. Тэгэхээр би бас хизээ орчтой санахгүй юм л да бас нэлээд удаж байгаа баха.
гоё хоолтой газар хаана вэ гэд группийн админ гэж явдаг байгаа тий. Хүмүүс бол ер нь Unicorn Cafe болон за энэ группээр бол бүр маш сайн мэдж байгаа баха миний бодлоор. Тэгэд энэ группийг яг анх хизээ байгуулав, яагаад байгуулах таар болсон. Миний хувьд бол бас их онцлогтой гэж хардаг. Өөр хоолны группуд байдаг л та. Гэхдээ гол онцлогийн заавас өөрөө хэлээсэй гэж хүсэж байна. Хоол өөр группуд хоолны гэхээр зүгээр л нэг хоол гэдэг чинь амар тийм том өргөн ойлголт шүү дээ. Хоол гингүүд хийдэгч байна, хийдгүүч байна, эсвэл яадаг ч юм дээ. Амар өргөн ойлголт шүү дээ. Манайх болохоор тухайд бид гэж би уусаал нөгөө хоолны хоббитэй таана ямар гоё хоол вэ гэж хайждаг. Тэрийг би босод ингэж мэдүүлэхийг хүсдэг тий. Эсвэл сэрэмжлүүлэхийг хүсдэг тий. Тэгсэн анх ингэж фэйсбүүк дээр амар их бичдэг. Энд ийм хоол энэ хэд гэж нэг чинь хийж ингээд хүмүүс амар дургу яасан их хоолны зураг оруулдаг. Яасан их хоолны хийж ингээд. Тэгсэн чинь миний танил болохоор чи тухайд нөгөө 2012 он хавцаа чинь блогер ч бас айгүй аваа байсан. Би блог ингээд төтлөйгсөн чинь яг миний юунд байхгүй. Тийм амар их тексттэй мөртлөө амар жоохон зурагтай тийм байдаг шүү дээ блогч. Миний болохоор ерөөс бичиж гэсэн бичих юм байхгүй ерөөсөө. Ерөөсөө нэг тийм үнэн байж ин хаяг нээж ин үнэлгээ нээж ин нэг ингээл амар тодорхой тэгэл зураг нь амар тодорхой яг блог хэрэг ерөөсөө болохгүйсэн байхгүй юу. Тэгэл ерөөсөө Facebook групп тэгэл хамгийн зөв платформ байсан л та. Тэгэл одоо яг за 7 жил болж байна да. Зооглох болж байна. Тэгээд одоо манай 201 мянган гишүүнтэй. Тэгээд гол юм нь юу вэ гэхээр ерөөсөө гэртээ хоол хийсэн биш гоё хоолтой газар хаана нэг хэр мэдээж ихнэрийн хоол, ээжийн хоол нэг тэр гоё л доо. Тэгэхээр хамгийн гол нь та мөнгөөрөө худалдаж авч байгаа тий. Гадуур хоол идж байгаа. Тэр л ахгүй ерөөсөө. Тэгээд манай ихнэрийн хоол гоё, нөхрийн хоол гоё штэ. Тийм группуд бас байдаг л та тусдаа тий. Байгалах шиг. Хамгийн гол нь та хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тодорхой хэмжээний цаг зав зарцуулаад сэтгэл ханамж авч штэ. Сайхан үйлчлэг авч. Тэрийг гол нь хүмүүс харуулах гад дээрэс нь хүмүүс тэгдэг яг шуруу хийсэн нэг ганцнд орчоод рестораны үйлчлэг авдаг тий. Яг тэрийг ингээд бас хүмүүс зөвөр ойлгохыг хүсдэг. Үйлчлэг нь ямар байсан, ямар байх ёстой тий. Гэх мэт. Тэгэл мэржлийн хэлтийнхэн чинь бол манай группт л амар хийдэж штэ. Тийм үү. Нэг газар орлоо бараг тэрний араас нь ороод юм хэлсэн. Дагаа яваад юм хэлсэн. Миний хувьд бас ингээд ажиллахаар ер нь үйлчлүүлэгч талдаа за үйлчилгээ үзүүлж байгаа газартаа ч гэсэн айгүй их нөлөөлж байгаа санагдаад байдаг байхгүй яа. Тэгэхээр одоо юу гэдэг нэг хүн орж ирэл за хоолн тэдэс тийм байсан өнөөдөр ч жоохон хатуу байсан ч гэдэг юм уу те. Тэнгүүд яг тэр өдрийн тоогоочтойгоо өө чи ингэж хийсэн байх шүү ч гэдэг юм уу бас анхаарал өгд юм шиг. Дээрээс нь нөгөө үйлчилсэн байгууллагын доор нөгөө уучлаарай гэдэг комент хийсэн хүртэл ажиглагдсан шүү дээ тий. Манай дээрээ дахиж үйлчлүүлээрэ гэд бас нэг соёлыг түгээгээд байгаа юм шиг ихэд харагдаад байт. Уучлаарай бас энэ чинь аюулаас сэргийлж байгаа юм л та. Сэргийлэх болно гэсэн үг. Жишээлбэл юу гэдэг нэг зөөгч үйлчлүүлэгчтэйгээ муухай харьцлаа. Тэр их юм батчих. Ер нь бол зөөгч мэдээж хэрэг тасна шүү дээ. Тэрийг нь үйлчлүүлэгч хэлмээр байдаг. Цаана туслахын дэвтэр гэдэг дээр юм бичлээ тэрийг буулаад авчдаг тий. За тийм тэнгүүдэд постэр орлоо нөгөө эзэн шууд хараад окей манай дээр юм асуудал гарсан юм байна. Тэг магадгүй нөгөө талаасаа бас шантажлагч нар гэж байдаг. Айгүйх байд бүр айгүйх байдаг. Үнэгүй хоол идэх гэсэн эсвэл мөнгө авах гэсэн эсвэл өөрсдөөч байгуулгын явуулга гэдэг ч юм уу тий. Тэр амар гэдэг. Энийг болохоор олон жилийн дунджаар гэдэг шиг ер нь л мэддэг болчихсон юм билээ. Туршлагачаад өөрсдөөч бараг гэсэн байна дөө. Эсвэл ийм нэг хүн нэг шантажлагаар гэсэн байна дөө гэл тий. Бурхан захын шиг юм би бичлээ пост оруулах балаа гэжтэй. Тэр хүмүүс пэйж юмсан би гэсэн ийм өвчнөд орсонтэй маа нөхрийн үлдвэрсэн өдөр болж байгаа. Би хүүхдүүдэд баярлуулмаар байна гэдэг ороод ирдэг байхгүй юу? Би бүр би ч юмсан болгоцсон юм уу? Би одоо яг нөхрийн чинь төрсөн өдөрт ямар хамааралтай хүн гэлээ гэж бодож байгаа юм. Тэгэл шууд авчаад хэлдэг. Чист ихтэй хүн байж ээж нэрээ надад хэлбэр амар бүр хэлдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг унцыг баримжаалаад үйлчлүүлэгч үйлчлэгийн байгууллага хоёрын гүр болчихсон юм л та. Тэгэхээр маш тийм шудраг байх хэрэгтэй. Амар олон газар над руу чиний хүссэн мөнгө их ч өгье. Би ингэж манай хатлаар муухай битсэн байна тий. Энийг устгаад гэдэг байхгүй юу? Би нэр бүр нэрийг хэлчмээр нэг газар байдаг байхгүй юу? Би бүр арайч ийм амар байгуулгын бүр соёлтой бүр соёлын ийм болохоор хүн хасч байгаа хүн гэсэн юм байна гэж үзсэн байхгүй юу? Яасан гэсэн чинь манайх бол тийм ч яадлаа гэдэг
танаа нэг энэ групп дээр ч тэгж бичдэг хэмжээний биш зиндааны гээд here come on нэрээ үгүй тийм зиндааминда ярих байсан бол ягаад тэгээ тийм муухай өөрчлөлт үзүүлээд тийм бичүүлсэн юм бэ гэж аахгүй. Тэр бол үнэхээр нэг өөрчлөгч газар их биш. Нэг гомцсон өөрчлөлт чинь яг цэвэр юу байгаа байхгүй юу? Сэтгэл байгаа байхгүй юу? Гэл бодонгууд чинь ер нь бол яг ингээд юмыг хүний одоо бичиж байгаа юмыг наантаа цаалаа яг хин нь юу бичээд байна гэдгийг мэдэх тийм юу болчихдаг юм туршлагатай л болчихсон юм байлээ. Яг тийм газар аюу хэцүү шүү дээ. Дээрс нь аюу юу юм бэ? Хүн амар давуу юм байна л да, амбицлог юм байна л да. Би групп дээр ингээд амжгаа боллоо гэж модератор асан гэсэн чинь тэр нь би нэг хэсэг хүмүүс блоклоод байна, тэмүүдээ пост устгаад байна гэдэг тахгүй юу? Би хаач ер нь бол ингээд бамбардам би хүний постыг устгахгүй гэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн тэгээд энэ би гайхаад юу болоод байна гэдэг. Тэгсэн чинь уучлахгүй нэг газар би тэрнээс болоод модератортай болох бүлэрсэн байхгүй юу? Модератор байсан охноо. Тэгсэн чинь нэг газар над руу нэг гомдол бүр холбогдож яриад яасан гэсэн чинь танах ингэж манай постыг устгадаг байсан. Хэрэгтэй бол тэр хүмүүсийг блоклдог байсан гэж байгаа байхгүй юу? Юу нэ гэсэн чинь сард ингээд гэрээ хийгээд 200,000 төгрөгөөр ингэ ажил хийдэг гэсэн гэж байгаа байхгүй юу? Би бүр гэж тэгэл яасан гэсэн чинь хүмүүс ерөөсөө би амар ганцаараа амар ихтэй плюс гэсэн чи би сайсан чи би ерөөсөө л юм байсан байхгүй юу? Тэгвэл миний хийгээгүй тэр юмыг одоо би ингээд бичдэг бүр гайхаад яаж байгаа юм бэ л гэж бодож байгаа. Нэр яаж байгаа юм бэ л гэж бодож байгаа юм чинь. Шууд бидэн солгоо харцсан юм байна шүү дээ. Гэтэ буруугаар. Тийм тэгэл тэр уусаа ер нь хүний хандлага тэгж амар ер нь харддаг болчихсон юм билээ дээ. Тэгээ өөрч надад амар гомдмор санагдчихсэн. Тэгээ одоо ч тэр охин аа спил муулсан хэмээрээ явж лагаал та. Тэгэлтэй өөрийнхөө нүүр царайг хамгаалахын тулд тэгэл хүмүүс чинь. Тэгээ бүр айгу муухай санагдчихсэн юм байна. Тэгээ ер нь тэнгуүч нь энэ ч нэг яг хэрэглэгч үйлчлүүлэгч ингээд үйлчлэлийн байгууллага хоёрын хооронд юу гүр олох зүгээр алуур болчихж байгаа байхгүй. Тийм бэ. Тийм хүнтэй харьцах угаас хэцүүлтэй зөв хүнийг сонгохгүй бол тэг зөвийн ч одоо яаж мэдхийн гаднаас нь хараад яг зүгээр цаг хугацааны л асуудал юм. Тийм байна. Ингээд хараадсан ч юмас ерөнхийдөө хоёр байгууллага удирдах яваагаас ялгаагүй юм байна л да. Байнгын тэр групптэй идэвхтэй ээжлээс группийг авч үлдэн штэ. Тэгэхгүй бол өөрөө таг болчих юм бол хүмүүс ч ерөнхийдөө сулраад эхэлтэн штэ тий. Тийм. Тэгэхээр цаг зав их гаддаг. Яг нэг би ч одоо жишээлбэл хотгөлдөө 200,000 гишүүнтэй группийн админ байж нэг дөнгөж байгуулж байгаа нэг гишүүн нэг групптэй одоо нэг атаархан цайшин яамаар энийг тийм бас нэг асуудал гарч ирэл бүр гайхмаар би бараг чинийхтэй адилхан групп нээсэн болохоор чи атаархлаа гэдэг ч юм уу тийм хүн мэрч юм байл би бүр гайхал зэстэй цаг хугацааг харуулах асуудалтай айгуу сонирхолтой асуудлууд бид зөндөө байдаг тэрийг зөвөр ерөөсөө гэл уг нь хүмүүс ингээ хаяачтай жингийн цуваа явж байдаг замын хөлсчл байдаг гэл тэгдэг байхгүй юу. Тэгэд эхлээд бол окей тэгдэм байх гэж бодонгууд үнэхээр нэрээ хүмүүс буруу ойлгоод миний хийгээгүй би хийгээгүй миний хотлоо яагаад гэж буруу ойлгох хэрэгтэй юм бэ гэж боддог тийм билээ. Тэгэл гаргалгаа бол яг сайн харуулж олоогүй тэгээ хаал өвчрөөд цаг зам өнгөрөхөөс болох уу. Төрөнийг ярен дандаараа тэгсэн шүү дээ. Нөө фэйсбүүк дээр хоолны гой зураг оруулаад товч мэдээлэл оруулахаар хүмүүс ямар хоол идэх ингээ шүмжилдэг гэсэн шүү дээ. Яг энтэй төстэй юм юу вэ гэхээр би бас ерөөдөө нэг юм янз янзын бичих дуртай байхгүй гинт ингээл сэтгэл хөдлөөд ч юм уу. Тэнгүүд фэйсбүүктэй оруулах гэхээр нэг тийм нэг хувийн гэхэд нэг хувийн биш олон нийтэд дэлгэх гэхээр нэг дэлгэх биш нэг сонирн байгаад байдаг шүү дээ. Тэгээд би нөө медиум дээр бичвэр хийдэг юм аа нэжсэн байхгүй бичвэр одоо нийтлэл маяг юм оруулдаг. Тэнгүүд амар одоо ингээл хэдий фэйсбүүк рүү тэр нөгөө нэг бичвэрээ шеэрлсэн ч гэсэн орох хүн нь л орно, үзэх хүн нь л үзнэ. Тэгэхгүй фэйсбүүк дээр нөгөө нэг сэтгэл хөдлөл мэдэрсэн зүйл эсвэл санаанд орсон зүйлээ ингээд бичвэр болгоо бичингүү чинь хүн хараал нөгөө янз янзын дүгнэлт хийдэг шууд бичснээр нөгөө нэг дүгнэхэд байдаг аюу хэцүү. Тэгэл зарим хүн бүхэнд ингэж нэг харуулахгүй бичвэр нийтлэл рүү орсон дээр юм байна гэж бодож ирсэн. Яг тэрэн шиг л санагдлаа. Анх хоолны группээ нээжсэн шалтгаан. Нөгөө талаас ер нь хүссэн хийж байсан Facebook дэх боломжтой хүссэн хийж байсан хоолны групп нээх боломжтой. Ер нь хинч юу ч хүссэн хийх боломжтой цаг үе шүү дээ. Тэрийг харин зүгээр нөгөө шүүн тугаан бодох гэх юм уу да. Тэрл ястаа нөгөө хүн бүрийн л нэг тийм асуудал ахаа да. Одоо жишээлбэл чиний бичлэг хэд би тэрэг чи харлаа. Тэгэл
тэрүүгээр нь дүүнгүй яах вэ? Миний хувийн асуудал гэхдээ тэрэн дээр би заавалчгүй чи тэнийг муу мангар гэдэг хичээд байх нь бол яг бол шаардлага байхгүй шүү дээ. Тэрээ үнэхээр тгий санагдах юм бол антрын хийх хүмүүсийг болгоохлол тэгэл шүү дээ. Ерөөс асуудлыг нэг тэгж хүндрүүлээд авах шаардлага байхгүй шүү дээ. Одоо тий. За хоёул бол ерөөдөө айгүй олон сэдвүүдийг хамарч ярьлаа. Тэгээд ерөөдөө сүүлийн 2 дахь асуултаа асууя. Техний сүүлээсээ 2 дахь асуулт нь болохоор сая яг би болсон асуулт байхгүй юу? Яг ингээ өөртөө чи ярилцаад байсан чинь надад айгүй гоё мэдрэмж төрөөд нэг зүйлийг бас мэдмээр санагдаж байна л да. Ер нь ирээдүйн зорилгот чинь хэлж болохоор зорилго дундаас хүсэж байгаа, тэмүүлж байгаа зүйл дундаасаас бид нартай хуваалцвал юу юм бэ лээ. Энэ дээр ойрын одоо нэг тийм юм бодохоор ойр нэг биелэх магадлал өндөртэй гэх юм уу да. Олон юм болохоор ягаад ч юм айдтай юм шиг би. Хамгийн ойрох юм бол би нэг ерөөсөө гоё цэцгэн цэгтэй болсон гэж бодож байгаа. Хүмүүс амар гаднаас амар үнэтэй юм авдаг. Зүгээр нэг Монголтой үйлдвэрлэгчид гэдэг штеп. Бидний зовлонгоос зарцуулсан нь ойлгоод хараад тэрний гаргалгааны юу байж болох уу гэдэг ч юм уу тийж судлах боломж юм болов гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ойрын амар талаг том төлөвлөгөө мөрөөдөл одоохондоо болохоор ерөөсөө л нэг жижигхэн цикл гэж би бодож байгаа. Тэрнээс биш нэг супер юм бол одоохондоо бодож шамжаагүй бодхоос ингээд нэг яг биелэх юм нэг гайгүй бодохыг хүснэ. Би ер нь бол амар тийм юу гэдэг хийсвэр сэтгэлтэй юм уу? Яаж л одоо хамгийн наадсан чи юуник оруулахгүй юу? Айгуу яд нь штэ. Гэх мэтчлээ. Тэгэхээр наадад цаадаа жоохон бодож байгаа шийдвэр гаргасан дээр юм шиг санагдсан. Тэгэхээр одоо л шууд хариулахад би яг хариултаа бол мэдэхгүй байгаа байхгүй. Зүгээр л цэгтэй болохсон л гэсэн мөрөөдөлтэй л хийж байна. За тэгвэл ер нь амьдралынхаа туршид хизээж орхиж байгаагүй тийм зуршил байдгүй. Өстой байд юм билээ. Тэр нь болохоор ерөөсөө юу ч тохиолдсон нэг идэх юм билээ. Идэхээ. Тийм. Өөрөө мэдгүй. Тийм болохоор нэг амар жин нэмдэг. Тэрээ бүр амар зовж чаддаг. Тэгээд энэ болохоор сайн зуршилтай муу зуршилтай гэхээр нэг талдаа надад бол сайн. Нөгөө талдаа болохоор ингээд таглах гэдэг юм уу буруу хэм маяг болох гэдэг ч юм уу тэрүүгээр буруу болчих жоох байхгүй юу. Тэгэхээр энэ бүр миний амьдралын турш байгаа яг цорын ганц баг нэг зуршил юм уу да. Тэр юм биш. Тэрийг би тэгээд зүгээр ашиглаж чинь буруугаач нэг ашиглахыг хүсэж чинь гэдэг шиг тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө юм идэж кайф авдаг. Эсвэл тэрүүгээр ингэж нэг тест гэх юм уу тийм үү. Гэтэ айгүй гоё юм аа бас ингэ нөх хүсэл сонирхол нь өөр хин яг гоё хийж бүтээж байгаа юм нь болцсон гэхээр бас их гоё юм аа. Ер нь бол залуучуудаас нэлийн боддог баха. Яг хоо 50 за зүгээр нэг хувилах юм бол 50% нь одоо хүссэн юм хийж ялэхэд 50% нь одоо хүссэн ирнэ шал өөр ажил хийж яддаг ч юм уу тий. Тиймэрхүү байдаг баг. Тийм бол хийж үзсэн нэр үнэхээр сурсан бүхэн эрдэм гэж би өөрийгөө хадгалдаг гэсэн баггүй юу. Яасан бэ гэхээр буудлын ажил хийж үзлээ. Угаацсан нөө шигдант ингэж угаач хийдэг штэ. Тэрийг хийж үзлээ. Өндөр цалинтай болохоор тэгээд хамгийн гол чухал баримталж байгаа юм маань болохоор өсөө зарж болох юм голдгүй шүү л гэдэг. Гол зарчимтай байхгүй юу. Мэдээж хэрэг би бол өөрийгөө тийж муухай хүүхэн гэдэг юм уу тийж би бодохгүй угаасаа ер нь бол би яг гоё зүг аваа явчих бол чигсэн сайхан л байна. Тийм бахад хүмүүсийн харж байгаа болохоор яг л хамгийн түрүүх юм бодогддог. Тэрийг нь ажиллах төрүүлэхгүй юмсан. Тэгээд дээрэс нь өөртөө ч гэсэн тэгж буруу замаар мөнгө авч ин оригинал гэсэн үг шүү дээ. Амхан замаар ихтэй юмсан гэж боддог. Тийм болохоор сурсан бүхэн эрдэм шүү гэж би өөртөө амар хэлдэг байсан. Амар хичээдэг, готардаг байсан. Хондоо ингээд сурсан бүхэн эрдэм шүү хизээний цагт гэл. Тэгмүүд одоо нөгөө нэг жорлоо угааж ирсэн юм байна. Одоо ингээд кафений хаж жорлон гэлтэй язал сайхан угааш шүү. Тэгээд данд нөгөө угаач хийжсэн хүн чинь тэгэл хинжэнээс юу л тасархаа угааш шүү. Тэгээ гэх мэтлэн гээл явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийг би дургүй ажиллаа би бол мэдээж хэрэг хийж лээсэн. Гэхдээ амьдралын төлөө тийм болохоор одоо хамгийн сүүл базаад хэлэхээр яг уу дургүй ажил хийдүүч. Мөнгө сайн олоод үз. Дараа нь хараа дуртай ажил бас хийдүүч. Яг аль алийг хийж үзэж байгаад өөрөө шийдвэр гаргаад дуртай ажил мөртлөө баг цалин авдаг хүмүүс амар их байдаг шүү дээ. Аль алийг хийж үзэж байгаа дараа нь шийдвэр гаргаж агаасаа гэж би боддог. Юу үгүй ээж зүгээр хүнээс сонсон юм аа ингэж хийс тээ. Тийм. Юу хийгээд тэгэхгүй яг өөрөө биеэрээ
үзээд ингэсэн ер нь бол зүгээр юм байлээ шүү л гэдэг. Би нэг амар тийм олон юм туулж үзээгүй ч гэсэн өөрийнхөө ингээд үзгээс харахад яг тийм юм билээ. Мэдээж хэрэг би юу гэдэг солонгост ингээд мөнгө очих юм гэх юм бол сарын юу бараг 5 сая төгрөг байгаа байхгүй юу? Хинч нэр аяг тавг байгаа 5 сая төгрөг авахгүй штэ. Тийм хад би мөнгө очих юм бол нэрээ сайхан аяг тавг байгаа ч өндөө гэд 5 сая төгрөг аваад явал сайхан штэ. Тэгээд яг ингээд хичээлээ хийгээд хичээлийн бэлтгэлтэй яваад ингээд нөө бодлоо ажиллаа хийгээд яг хөө тэрний талцал ингээд аваад гэдэг ч юм уу ингээд аялаад гингүүд амар гоё болчих жоох байхгүй юу ер нь бол тийм ч юм тайлхан тэгэхээр яг зүгээр юу алдах юм бэ амар супер нэг бай орноо ингээд алдчихгүй л яг хөө хийгээд үзэх юмудаа хийгээ үзэж жаад өөрийгөө олоорой л гэж хэлмээр байдаг шүү дээ. За яг үнэ би бас санал нийлж байна. Тэгээд бас ярианаас нь сонсоход хүсгүй юмаа хийж байгаа ч гэсэн бас хүсэж байгаа юмтайгаа холиод нэг 25 ч гэдэг юм уу тэгж хийгэрэй гэж бас гинт хэлмээр санагдлаа. Яг өөрөө ч яриг сонсож байхад. Энэ дэр юу гэх юм хүний амьдралд мөнгө амар чухал байхгүй юу? Хүмүүс гэдэг штэ мөнгөйсэн ч гэсэн ажиргалтай юу ч хэлээр ёо би тийм мөнгө өстой ихтэйгүй ёстой. Мөнгө бол тэгэл хэцүү штэ. Тийм. Талхавж гэсэн тэр чинь мөнгө штэ. Тийм болохоор мөнгө бол амар чухал. Тийм болохоор хөдөлмөрлөгтэй чанартай юм гэх юм уу юу яаж хөдөлмөрлөхөөс шалтгаалж тэр мөнгө чинь хэдэн төгрөг авах гарна штэ. Тийм болохоор яг л юм зөв хийгээл үзчих хэрэгтэй биш санагцаа. Одоо чи би шулуулж үзсэн шулуулна гэдэг чи одоо хүний ажлыг хийгээл амар баг цалин аваад тэнгуүтэй тэр бүр амар ажиллаад идэх тий. Харин тий. Амар ятгалтай баг мөнгө аваад тэрэндээ бүр ингэ зовцсон. Гिचсэн гэх юм уу. Тэгэхээр аль алийг нь үзээд ерөөсө зүгээр шийдвэрээ өөрөө л яг ингэ гарцсан нэг юм лээ тий. За хоёулын подкаст ерөнхийдөө энэ үрээд өндөрлж байна. Тэгээд миний хувьд бас нэг цагийн турш ярилцаад бүр үнэхээр гоё байлаа. Тэгээд подкаст хийж байгаа маань утга учираас ингээ хүмүүстэй ярилцаад дуусны дараа аюу гоё мэдрэгддэг. Тэгээд бүхэл бүтэн нэг цагийг бас манай сонсогчдод маань зориулаад ярилцсанд бас маш их баярлалаа. За тэгээд цаашдын бас зорж байгаа бүх зүйлд нь яг одоогийн шиг бас ирч хүчтэй байгаарай гэж хүсмээр байна. Тэгээд өөрөөс чинь бас үлгэр жишээ авч явдаг хүмүүсийн бас нэг байгаа шүү. Тэгээд аюу гоё урам зоригтой ирч хүчтэй байгаарай гэж бас хэлмээр байна. За маш их баярлалаа. Дээрээс нь мөнгө нэмжлэхэд ер нь бол би бодох зүйл юм байлээ шүү. Би өмнө нь болохоор залуугүй юм чинь. Залуугүй юм чинь тий. Гэж боддог байсан. Ястаа үгүй юм билээ. Яг үнэ. Хамгийн зөв нойроо авах хэрэгтэй, зөв хооллох хэрэгтэй, витамин авах хэрэгтэй. Гэл яг тэр юм лээ. Үнэхээр ч нэр мөнгө олёо ч гэсэн нойргүй ажиллах чадваргүй байх юм бол чадахгүй шүү дээ. Тийм учраас эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй юм билээ шүү. Хүмүүс болохоор би өөрөө ч гэдэг байсан байхгүй. Эрүүл мэндээ бодмоо тэгэхээр сүртэй юм барьж энэ юу гэж тоодгүйсэн. Яг өөрөө ингээл үнэхээр нэр хөдөлмөрлөг чадваргүй болоод ирэхээр ялчгүй ойлгоод юм билээ. Хамгийн энгийн зүйлээс эхэлтгийг ойлгох юм билээ. Хамгийн энгийн зүйл маш зөв чанартай нойроо авахаас эхэлэх юм билээ. Яг үнэ. За тэгээд намайг өрсөнд маш их баярлалаа. Хойлоо айгүйх ярьлаа. Харин тийм. Хүмүүс ингээд нөгөө хэлхийг гэсэн юмыг бас ингээд асуусанд маш их баярлалаа. Тэгэхээр нэр ийм асуудал байгаад байдаг. Ингээд өөрөө хэлэх бас нэг сонин байгаад байдаг. Тэгээд надад асуусанд маш их баярлалаа. Амар гоё. Харин надад ч гэсэн бас их гоё байлаа. Тийм. Амар ингээд тадаг хүмүүс шиг ярьсан. Харин тийм. Ер нь яг өөрөө ч юм бол айгүй танаад байна л таа гэ. Баггүй гэхдээ би бол нэг хоёлоо л тийш нэг амар үгүй сайн уу байна юу гэдэг те өндөр зүтгэж ерөөсө хизээш үзээгүй. Харин тийм тадаг юм шиг ингээд байхгүй ингээд ямар ч тийм баггүй масгүй нэг бие барьжгүй ингээд шууд ингээд ярьсан бол надад сайн гоё ялаа. Амар гоё. Харин надад бас гоё ялаа. Анх удаа ярьж үзсэн ч гэсэн айгүй гоё нээлттэй ярилцлаа байлаа. Одоо хичээлтэн ингээд ирээдүйд одоо юу хийн зүйлд ажил төгсөө ерөөсөө зоригтой байгаарай л гэж хэлмээрээ. За маш их баярлалаа. Тийм. За энэ үрээд подкаст маань өндөрлөж байна. Ингээд манай 17 дахь дугаарт хамт байсан сонсогчдоо бас маш их баярлалаа. За түр баяртай. За баярлалаа баяртай. За маш их баярлалаа.